Хэрлэн сумын засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурал манай төлөөлөгч нараас одоо санаачлаад Хэрлэн сумын хэмжээнд одоо төсвийн ажлууд үргэлжлээд хийгээд явж байна. За өнөөдрийн хувьд одоо бидний зогсож байгаа бидний нэр занснаар одоо бүртөө үжний хүрээлэн энэ Хэрлэн бодлын урд байдаг. За мөн одоо үйлчлэгээний төвийн уртад байдаг одоо 0 цаг гэсэн эдгээр одоо энэ хоёр ногоон байгууламжаа бид нар бас гэрэлтүүлж асаалаа. За мэдээж хэрэг уг хоёр саадыг гэрэлтүүлснээр гэмт хэрэгээс одоо урьдчилан сэргийлэх ажлын нэг хүрээ болно. За хоёрдугаарт одоо залуучуудаа одоо чөлөө цагаа зөв болгосон өнгөрүүлэх одоо ийм талбайнуудыг нэмэгдүүлж өгч байна. За гуравдугаарт одоо мэдээж хэрэг бас Чоо сонготынхоо өнгө үзэмжийг одоо нэмэгдүүлэх тал дээр төв зам дагуу ингээд энэ хуучин энэ цэцэрлэгт хүрээлэнгүүдээ энэ бидний үеэр одоо социализмын үед одоо ургуулж бидний одоо аав ээж ах эгч нар одоо тарьсан орос нарын тарьсан модоо одоо бид нар түшгэлж одоо энэ цэцэрлэгт хүрээлэнгийнхаа ажлыг одоо ингээд хоёроор нэмэгдүүлээд ингээд ажиллаж байна. За цаашдаа бид нар одоо энэ ногоон байгууламжийг нэмэгдүүлэн төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлууд одоо бас цаашдаа нэмэгдэнэ. Найрамд цэцэрлэг хүрээлэн дээгүүр бусад газруудад одоо талбайнууд бол ингээд залуучуудын одоо чөлөө цаг өнгөрөх талбайнууд бол нэмэгдэнэ. За мөн одоо эх хичээлийн төсөвтэй эдгээр одоо цэцэрлэгт хүрээлэнгүүдээ бид нар одоо явган замаар сайн очиж өгч ингэж одоо бас өнгө үзэмжийг дээшлүүлж ингэж одоо ажиллана гэж хэлж байна.